аврах том аимшигын мастай бодибилдер болох Грег Галлайс. Камерын объективч багтахгүй болтлоо томорч буу интернет фрик. Түүнийг сошиал орчинд мутант, хаалк, хамгийн том масны мангас хэмээн нэрлэдэг. Гэвч сүүлийн үед интернет сүлжээнд түүний жинхэнэ бодит зургууд ил болсон байна. Тэдгээр зургуудаас харж үзвэл түүний өөрийн инстаграмдаа тавьдаг зургуудаас тэнгэр газар шиг ялгаатай байсан нь олонний дургуцлыг хүргэжээ. Дэлгэрэнгүй рекламны дараа та бүхэн лайк дарахаа бити мартаарай. Бүхнээсээ бүр сэргэлэн бүтээлч цоглог ич хүчтэй байхыг хүсэж байна уу? Яг л минь чиг. Байгалийн хүчийг мэдэр solar power энергийн ундаа. Грег инстаграмд маш алдартай бөгөөд түүний зургууд дээр топ тамирчид ч гэсэн лайк дарж магтдаг. Гэвч бичлэгнийхэнд хэлсэнчлэн Грегийг яг боддоор харсан хүмүүсийн яриагаар бол тэрээр энгийн нэгэн гидстэй том битээр болохоос биш түүний өөрийгөө бусдад харуулж санагдуулдаг мангас биш гэцгээсэн байдаг. Хэн нэгэн хүн түүнтэй таараад түүний зургийг дарах үед Грег дарсан зургийг түрэмгийлэн устгуулдаг гэх яриа олонний дунд гараад амжжээ. Гэвч түүний бодит зургууд сошиалд тавигдсаар байгаа. Хэрвээ түүний өөрийн хуудсандаа оруулсан зургуудыг харж үзвэл зарим нэгэн талаас нь татсан арын фон өөрчлөгдсөн зүйлүүдийг ажиглаж болно. Жишээ болгож харьцуулсан зургийг авч үзвэл энэ байна. Энэ бол ориг зураг. Харин энд байгаа зураг бол хит томруулсан харагдаж байна. Грегийн яг энэхүү фотошоптсон зураг нь сошиалд вирус шиг тархаж Грегийг олонний танил болгосон. Энэ жилийн 7 сарын 17-нд Египтийн бодибилдер болох Хасан Мустафа өөрийн бэлтгэлийн бичлэгээ оруулах үед Грег арын фонд нь өртөөд амжжээ. Грег өөрийгөө бусад масны мангасуудыг бодвол маш нарийн тайлтай гэж ярьдаг. Гэвч энэхүү бичлэгнээс харж үзвэл нарийн бэлхүүс ойрхонч харагдахгүй байна. Түүний тэмцээн уралдаанд орж тайзан дээр зогсохын үед гэвэл тэрээр хид хідэн тэмцээнд орж байсан. Мэдээжийн хэрэг тэрээр тэмцээн уралдаанд орохоо огт болсон. Яагад гэвэл тэр өндөр тамирчид өндөр байр бараг эзэлдэггүй гэж ярьдаг байна. Би тайзан дээр гардаггүй. Яагад гэвэл тэндээс мөнгө олдоггүй учраас. Би илүү том болно. Гэхдээ хизээж тайзан дээр гарахгүй. Түүний тайзан дээрх формыг авч үзвэл ямар ч пропорцгүйгээс гадна хөхний толгойн бараг тарус шиг том ургасан байна. За үүнийг гинекомастия гэдэг. Гинекомастия нь хөхний булчирхай эмгэгийн томрол юм. Өөрөөр хэлбэл эрэгтэй хүнд эмэгтэй хүн шиг хөх ургана гэсэн үг. За энэхүү сөрөг нөлөөний талаар илүү их дэлгэрэнгүй мэдхийг хүсвэл гишүүнчлэлийн төлбөртэй RD бодибилдинг группт маань нэгдээрээ манай группт бараг 40-од бичлэг орсон байгаа шүү. Грегийг дагагчид нь түүнийг ядаж тайзан дээр зочноор гараж гих үед зочноор тайзан дээр гарна гэдэг нь бусад тамирчидтай өрсөлдөхгүй бөгөөд өөрийн формыг харуулхад л болдог. Үүний төлөө арга хэмжээ зохион байгуулж байгаа газрууд маш их мөнгө төлдөг, ялангуяа Америк нэгдсэн улсад. Грег энэхүү дагагчдын хүсэлтэд би тайзан дээр зочноорч гарахгүй. Яагаад гэвэл маш бага мөнгө төлдөг гэж хариулдаг байна. Зарим нэгэн топ тамирчид, топ бодибилдерүүдийн хувьд нэг оройны тайзан дээр гарах төлбөр багадаа $10,000 хүрдэг. Грегийн татгалзаж байдгийг нь манайхан ч ойлгохгүй байх. Би сошиалаас хамаагүй их мөнгө олдог учраас плавктай тайзан дээр огт гарахгүй гэдэг нь маш их эргэлзээ төрүүлж байна. Учир нь Facebook, Instagram лайк, шеэр авсны төлөө мөнгө төлдөггүй. Харин түүний Instagram-ыг авч үзвэл томоохон газруудтай гэрээ хийсэн мэт огт харагддаггүй байна. Түүний Generation Iron-д өгсөн сүүлийн ярилцлагыг авч үзвэл тэрээр өөрийн оруулж буй зургуудад баг зэрэг зайл ашигладаг гэсэн байна. Зайл нь бол Photoshop биш, харин нүдний харах үнцгийг хуурах явдал гэжээ. Жишээ нь би өөрийн жижиг толгоогоо албаар хойш нь болгож зураг авдаг. Ингэснээр миний жижиг толгойн хажууд бие маань илүү том харагддаг. Би ер нь бигэрексиа өвчтөй. Бигэрексиа сэтгцийн өвчин нь тухайн хүний бие өөрт нь дандаа жижиг мэт санагддаг бөгөөд энэ нь том цаг, том машин, том булчин, том байртай болох гэх мэт бүх том зүйл донтой болоход оршдог байна. Түүний хэлснээр миний жин одоо 160 орчим килограмм байна. Гэвч би 190 килограмм болж дэлхийн хамгийн том бодибилдер болох зорилготой гэжээ. Тэрээр өөрийнх нь бодит төрхийг илчилж буй зургуудыг өнгөрсөн үеих гэж тайлбарласан байдаг. Магадгүй Хасан Мустафа өнгөрсөн үе рүү аялж бэлтгэлийн бичлэгээ хийсэн бол доо. Цахим технологийн ертөнцид заавал бэлтгэл хийж тооноор хоол идэж дэглэн барих шаардлагагүй болсон. Зүгээр л Photoshop ашиглаад сурчхад л болно. Бодибилдинг фитнесийн ертөнцид маш их хуурамч зүйлс их болсон. Хуурамч зураг, хуурамч гантел, хуурамч дисктэй штанг өргөж буй хүмүүс ихээр олширсан.
Жишээ нь сахлаа цагаанаар будаад өвөө бодибилдер болж жүжиглэж анхаарал татах. Гэвч эрэгтэй хүмүүсээс илүү энэ зүйл эмэгтэй хүмүүст тохиолдод байгаа. Хит өгзгөө томруулж, тайлаа багасгах энүүхэнд. Ингэхээр Крейгийг шүүмжлэх нь ч буруу юм шиг. Яагад гэвэл Крейг энэхүү хуурамч ертөнцийн өчүүхэн нэгэн тоосон зор болохоор. Харин одоо саяхан болсон Крейг болон Илья Големын маргааны талаар ярив. Илья Голем бол Украин улсаас гаралтай Америкийн нэгдсэн улсад амьдардаг алдарт Rich Piana-гийн брэнд болох 5% нутришны амбассадор. Тэрээр Крейгийг уулзаж харьцуулсан зураг авъя гэж санал тавьжээ. Хамт бичлэг хийж Крейгийн жингийн шалгая гэжээ. Яагад гэвэл Ильягийн хувьд Крейг 160 кг-ийн тогтхонч дөхөхгүй өсрээд л 110 байгаа. Түүний бүх үзүүлэлтүүд фейк гэсэн байна. Үүний хариуд Крейг бэртэл авсан хэмээн хэд хэдэн сараар хойшлуулад байж. Тэгээд хамгийн сүүлд тэрээр пост оруулахдаа надтай өөрийгөө харьцуулдаг ямар нэгэн синтолд хариулсан power болон бодибилдингийн нөхдүүдэд би юу ч батлах албагүй. Энэ зүйл бол маш гутамшигтай гэж тодорхой хариулт өгжээ. Ийм учраас Ильятай уулзах уулзалт хизээч болохгүй бололтой. Гар нь толгооноос нь илүү том, маш том биетэй, жин 150 кг-аас илүү гэдгээрээ Крейг дэлхийд танигдаж олон дагагчтай болсон нэг юм. За ямар ч байсан Крейг Галайст итгэх хэсэг нь та бүхний асуудал интернет ертөнцид Ираны хаалт болох Сажжад Гариби мөн Пакистаны Парлонын хаалт болох Хам Баба гэх мэт хүмүүс байдаг. За эдгээр хүмүүс бол мэдээж хуурамч нь тодорхой ойлгомжтой. За энэхүү хүмүүсийн талаар бичлэг хийх үү, яах вэ? Яах ийхийг нь та бүхэн шийдээрэй. Тэхийн тулд комент бичиж үлдээгээрэй. Мөн интернет фрикүүдийн талаарх бичлэг танд таалагдсан бол лайк дарж, шеэр хийхээ бити мартаарай. Удахгүй уулзъя.